Намрын налгар өдрүүд шувтарч өвлийн жихүүн цагирлээ. Гэхдээ энэ өдрүүдэд улс орон даяар мод тарих ажил үргэлжилж байна. Иймд Органик Монгол нэвтрүүлгийн зүгээс намрын улирал ямар мод тарихын тохиромжтой мөн мод тарихын ач холбогдлын талаар танд үзүүлэх гэж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагын дагуу хавар намартан мод тарих их ажил өрнөдөг. Гэхдээ ихэнхдээ нэг удаа мод тариад хайчихдаг тохиолдол их байна. Иймд мод тарих бус тарьсан модон арчлах тал дээр анхаарах цаг нэгэнтээ болжээ. Иймд Органик Монгол хөтөлбөр Баянгол дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран сургалтыг зохион байгууллаа. Монгол орны нөхцөлд ялангуяа Улаанбаатар хотын орчимд бол Монгол орныхоо цаг агарын нөхцөл таарсан, хөрс орчин таарсан ийм мод сөөгнүүдийг бол сонгож тарих хэрэгтэй. Яагаад гэх юм бол манай орн чи өөрөө эрс дэс хуурай уур амьсгалтай жилийн ургах улирал богинтой одоо ургалтын хугацаа нэгэсэндээ богинтой ийм орн учраас тухайн орныхоо нутаг орны онцлог тахирсан манай оронд таригдсан үржүүлэгдсэн ийм мод сөөгнүүдийг авч тарих хэрэгтэй гэж би боддог. Энэ дээр гэх юм бол манай орны яг одоо манад таарсан гэх юм бол 10 хэдэн төрлийн мод сөг гэдгийг. Дээр нь бас одоо сүүлийн үед бид нар бас их гой моднууд орж ирж гой моднууд тарьдаг болсон байна шүү дээ. Айлын хашаа хамгаалалт сайтай ийм газруудад бол энэ олон төрлийн жимсний моднууд яавлаг энтор тэргээл их голон гой моднуудыг тарих ёстой. Дээр нь яг зонхлох моднууд гэх юм бол 10 хэдэн төрлийн моднууд. Энд бол улаас байна, хайлаас байна, шархаас байна, голтвор, монс, өрөл, тэхэн шиг тэгээд одоо бас сан гүйс бүс тэргээд их олон гой моднууд байна л да. За тэгээд эднээсээ сонгож тарих хэрэгтэй даа. Нутаг нутгийн онцлогоос шалтгаалж хөрс ондоо байдаг. Иймд хөрсөнд нь тохирсон мод бутлаг ургамал тариалах юм бол ургах магадлал нэмэгдэнэ. Иймд хаана ямар хөрсөнд мод тарих вэ гэдгээ та эхлээд сайн бодох учиртай. Тухайлбал шаварлаг хар шорон хөрсөнд нарс мод ургах магадлал бага байдаг. Харин элсэрхэг сэрэг хөрсөнд илүү ургана гэх мэтийн онцлогийг нэн тэргүүнд анхаарах нь зөв юм. Улаанбаатар хотын хувьд ихэнх хөрс нь эвдэрч элэгдсэн. Чулуужсан хөрс бий. Иймээс илүү тохиромжтой модыг сонгон тарих хэрэгтэй юм. Улаас, хайлаас гэх мод нь хаанч ургадаг учраас Улаанбаатар хотын орчимд тарьж ургуулж болно. Яг хот орчны ногоон байгууламж гэх юм бол ерөөсөө мод, зүглэг, цэцэг эдгээр чинь бүгдээр ороод цогцоор байж ногоон байгууламж болох байхгүй. Түүнээс ч нэгээр яхан бол энэ чинь ногоон урмал болчихно шүү дээ зүгээр. Тэгээ дээр нь бол мэдээ сүүлийн үед бол манай агаарын бохирдол хуурайшлах бохирдол маш их хийж байгаа учраас усан цохио, усан ориглуур ус одоо усан тийм толиод энтертэй бол хамсруулж хийдэг болсон. Тэгээ дээр нь бол ногоон байгууламжуудаар нэгэнт хүн зориулж хийж байгаа учраас тэнд бол хүн амрах суух, сандалтай, хогоо хаях, хогийн савтай, сүүдрөвчтэй, нар салхинаас хамгаалсан тийм л байж сая цогц ногоон байгууламж болох хэрэгтэй. Ер нь ногоон байгууламж хийхэд газар багдах гэдэг ойлголт байдаг уу? Ерөөсө ногоон байгууламж хийхэд бол хүний санаачлах дутнуулахээс газар багдана гэсэн ойлголт бол ерөөсө байхгүй. Огт газаргүй байсан ч гэсэн одоо өөрийнхөө гарын дор материалыг ашиглаад жишээ сая түрүү чи манай инфтегийн лексэн дээр харж ирсэн ундааны савнуудыг ашиглаад ингээд байшинтаа зүгээд ингээд дотор нь ингээд хөрс хийгээд сайхан ногоон байгууламж битүү болгоцсон тийм юу бол байж лээ шүү дээ. Тэгэхээр энд бол хүний сэтгэл дутдгийн түүнээс биш юу ногоон газар дутна гэсэн ойлголт ерөөсөө байдаггүй. Хот орчмын нутаг дэвсгэрт тариалах мод бүрийг сайн судалж тариалах хэрэгтэй. Ер нь мод тарих нэг хэрэг, харин тэрхүү модыг ургуулах нь өөр хэрэг. Арчилгааг мартсан нөхцөлд мод тань ургахгүй юм. Энэхүү сургалтаар гол нь энэ асуудлыг хөндөн мэдээлэл өгсөн юм. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар манай Органик Монгол хөтөлбөртэй хамтраад одоо юм ард иргэдэд ногоон байгууламж хэрхэн хийх вэ? Ногоон байгууламж хийхдээ хамгийн гол нь юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Яг мэдлэг суурилсан тэгээ ногоон орчныг бүрдүүлэхийн тулд яах хэрэгтэй гэсэн энэ чиглэлээр бас тодорхой бодитойгоор юм мэдээлэл өгье гэсэн зорилготой ийм үндэсний мод тарих өдрөө тохиолдвол ийм ногоон орчин эко амьдрал гэсэн сэдвийн хүрээнд бид нар ийм сургалт семинар зохион байгуулж байна. Тэгээд энийхээ өрөөнд зөвхөн одоо сургалт лекц төдийгүй тэгээ бас яг бодиттой хүмүүстэн дээр орчинд дагсан зөвлөгөөг өгөх. Дээрээс нь одоо яг нэг мод тарих өдөр яг мод тарьдаг хөдөлгөөн өрнж эхэлж байгаа энэ үед хүмүүст одоо ямар модыг ямар орчинд яаж тарих ёстой арга ажиллагаа нь юу байх нь те сонголтоо хийхдээ хүртэл юуг анхаарах уу гарын дорх материалыг ашиглаж маш бага зардлаар одоо өөртөө яаж эко орчин ногоон орчин бүрдүүлж болох уу гэсэн энэ бүх чиглэлийн нарийн мэргэжлийн мэдээллүүдийг багцлж хүргэж ийн л да ер нь бол тэгээд энд ирсэн хүмүүсийг манай ажиллаж байхад бол их хүчин цэцэрлэг сургуулийн захирлууд хорооны идэвхтэнгүүд дандаа энэ одоо бүх нийтийг бас энэ одоо ийм ногоон хөдөлгөөнд урайлан дуутахад юм боломжтой юм хүмүүс ирсэн байгаа учраас энэ хүмүүс маань ч гэсэн эндээс гарахтай ногоон орчны ногоон ийм
ийм боловсралтай болж гараад эргээд олон хүнд нөлөөлж бас орчноо ногооруулахад сайхан хувь нэмрээ оруулах гэж найдаж байгаа. Тэгээд энэ чиглэлийн одоо ажлын манаас дэмжиж Монголын мэргэжлийн ажил цэцэрлэгч ууштай холбооны одоо манай арганд Монгол төслийн оролцогч нар, ногоон байгууламжийн оролцогч нар манаас ийм мэргэжлийн экспертүүд ирж бас лекц сургалт хийж байгаа маань энэ арга хэмжээний маань бол ач холбогдол оршиж байгаа. Тэгээд ард иргэдтэй одоо уриалахад мэдлэгт суурилсан ийм ногоон орчныг бүрдүүлээч. Зүгээр одоо сайн дураараа хин нэгэн хүнээс сонссон биш те. Яг одоо ямар модыг ямар орчинд яаж тарих вэ, яаж арчилж ургуулах вэ? Эргээд тэр амьд организм тарьж байгаа юм чинь тэрнийг өхүүлэхгүйгээр бас өөрсөндөө ч тэр өрөөлдөж тэр хэрэгтэй юм хийгээсээ сэтгэлээ гаргаж, хайр гаргаж ажиллаж сураасаа л гэж уриалах юм да. Энэхүү сургалтын үед модны үрсэлгээг борлуулах ажлыг мөн зохион байгууллаа. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн аж ахуйн нэгжүүд үрсэлгээ борлуулах ажлыг хийж байсан юм. Ерөнхийдөө манайх нэг 20 гаруй төрөл зүйлээ мод тарьж байгаа да. Тэгээ яг энэ жилийн намрын тарилтанд зориулаад бид бас ер нь мөнх ногоон мод голцоо хүмүүст сурталчилж байна. Ялангуяа арц модыг бид нэр хүмүүсийг бас авч тариасаа гэж ингэж бодож байгаа. Мэдээж хэрэг агаарын бохирдлыг цэвэршүүлэхэд маш өндөр үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөсөө одоо англи үнэртэй ийм мод. За мөн бид нар ер нь цаашдаа бол жимсний модыг олж тариалах юм бодолтой байгаа. За энд бол бид нар алим жимсний мод байна. За арнитик гэдэг одоо давжаа алим. Энэ цаадлынх нь анар жимсний мод гэх мэтлэн тэгээ цацраг нь байна мэдээж хэрэг. Тэгээд одоо цэнхэр болоод манай Сибирийн хөх гацуурууд гэсэн юм мод байна. За мөн голтбор манайд их сайхан ботолж ургасан голтборын тарьцуулгачуд байгаа, агч байгаа, өрөл жимс байгаа. Гэх мэт жимсний голдуу мод бот төрлүүд байна. Мөн улаас хайлаас гээд одоо хамгаалтын бүсийн зориултай моднууд төрөл насаараа байгаа өндөр намаараа тийм. Ерөнхийдөө энэ моднууд маань яг Улаанбаатар хотын хөрс гэдэг юм уу? Дээрээс нь бас Монгол орны хөрсөнд хэр дасан зогцсон моднууд байдаг юм болоо. Зарим нь бол бас ингээд урахгүй байна гэдэг гомдол байгаа гэдэг чинь тэгээд тарьж чадаагүй байдаг юм болоо. Юунд байдаг? Таны хувьд бас яг олон жил тарьж байгаа, ургуулж байгаа хүний хувьд юу зөвлөх вэ? Гэхдээ ерөнхийдөө одоо арчилгаа услгаал байгаа шүү дээ. Хүний сэтгэл байгаа. Тэрнээс биш урахгүй мод гэж бол байхгүй. Хамгийн гол нь тарьцуулгын чанар дээр их анхаармаар байна. Ялангуяа тээвэрлтийн технологи хол газраас одоо ухаж аваа зөөхтэй хатаах юуг нь одоо тэжээлийн алдуулах, услгаагүй удаан байлгах гих зэргийн ийм шалтгаануудаас болж мод ургахгүй байгаа. Нарийн одоо жимсний гоёлын моднууд бол тодорхой хэмжээнд өвлийн хөөтөнд бас тодорхой хэмжээгээр хучих тийм шаардлагатай, хамгаалах шаардлагатай. Тэрнээс биш бол Монголд бол бүх төрлийн мод ургана шүү дээ. Энд бас алюминий мод онцгой харагдаад байна л да. Тэгэхээр энэ модны талаар танилцуулахгүй юу? Яг хаанхын өвөр байгаа бол тэгээ дээрэс нь Монгол орны одоо яг энэ нутаг дэвсгэрт хэдэн жил ургаж байгаа бол ер нь урах хэдэн тарьсны дараа хэр удааны дараа алимаа өгдөг гэдэг юм уу? Жимсээ өгдөг юм онцлогтой. Энэ алим бол Сибирээс гаралтай алим. Алимны мод бид нэр одоо тарьж суулгацаар нь авчираад энэ бол 8-9 нас орчимтой ийм мод байгаа. Тэгээд ерөнхийдөө өвлийн нөхцөлд бол бид нар хучилт хийдэг. Ялангуяа салхи одоо жавраас хамгаалах ийм зүйл хийн. Тэгээд ер нь тасалгааны нөхцөлд ч гэсэн ургуулж болно шүү дээ бортгонд. Ер нь яг энэтэй холбогдуулаад цааш дэлгэхэд ер нь тарьцуулгацыг цаашдаа бол гоёл чимэглэлийн бод энэ жимсний моднуудыг энэ одоо хоовн гэж ярьдаг энэ бортгонд ургуулах их тохиромжтой. Ваар савнд ч гэсэн одоо энэ арцыг байна, арнитик энэ зүйлүүдийг өөрөө тасалгаандаа ургуулсан ч болно шүү дээ. Органик Монгол хөтөлбөрийн оролцогчдын тодорхой хэсэг нь мод бутлаг ургамал тариалж дадсан. Энэ ч утгаараа өөрсдийн боловсруулж гаргасан үр үрсэлгээг борлуулж байна. Тухайлбал Улаанбаатар хотын оролцогч Чулуун цэцгийн хувьд модны цөөнгүй төрлийн үрсэлгээ бий. Би одоо 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн жил оруулж ирж байгаа. Гаргаж бэлдсэн байж байгаа. Би энэ юунд бол энэ Органик Монгол хөтөлбөрт 5 жил одоо оролцож байгаа. Тийм учраас би 5 жилийн хугацаанд бол 3 удаа 18 сая төгрөгийн зээлийн одоо хүү багтай зээлээр өөрийнхөө одоо юу мод үржүүлэх, жимсгэн үржүүлэх, нарийн ногоо тарих, хөдөлмөрчдөд сурталчлах, сургалт явуулах энэ үйл ажиллагаагаа бол өргөжүүлж ер нь бол жилдээ 8-аас 10 мянган ширхэг жимсгний мод болоод ботсог ийм ургамлуудыг бол одоо ховлож юуж тариалж олшруулж хөдөлмөрчдөд
гаргаж одоо өгч үйлчилж байгаа. Одоо Жимстэй сайхан суулгачуд аваад ирсэн баг шиг. тий. Улсууд бас нэг сайн ойлгодгүй юм л да. Энэ монос гэдэг модноос ч болвол ийм сайхан хавар их сайхан цэцэг гар үрлэн нь бол ингэж гардаг. Би одоо ийм суулгач бол нэлийн бэлдсэн. Энэ бол одоо гадны татнаас орж ирээгүй. Ястаа органик одоо бүтээгдэхүүн шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ бол манай нутагт одоо энэ хангаан одоо хэнти хангаа саяны одоо энэ зарим гол горих ийм газруудаар бол үрэл, час улаан долоогон, мойл одоо ийм бусад жимсүүд бол нэлээ сайн ургадаг шүү дээ. Тэгээ энийг бол одоо хойлол олчруулаад одоо хэрэгжүүлж байгаа. Манайд бол бас одоо залгаж боловсруулж хийсэн одоо энэ юу арнетик буюу давжаа алимны одоо ургац бол бас энэ жил Нодонгоос очиж одоо ургацаа өгч эхэлж байгаа. Одоо энэ бол ийм одоо энэ шар өнгийн юу вэ? Давжаа алим. Манайхан чигээ одоо харахад тижээвэр харахыг бол үржүүлж өсгөж үржүүлж байгаа. За энэ бол одоо хөрсийг сайжруулдаг, био язмгийн үргийг үүсгэж явдаг. Маш их сайн хиймэл одоо янз бүрийн одоо бохирдсон дагтарчсан үржилсэн алдсан энэ хөрсийг бол сэргээ засдаг. Энэ бол цэвэр хөрс гаргаж байгаа ийм амт байгаамаа. Тэгээ энэнийг бол бид нэр үржүүлээд одоо аж ахуй нэгжүүдэд энэ одоо хөдөө аж ахуйн одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон. Одоо ингээд бид нэр бүлээр нь бол зарнаа. Тэгээ энэ юу чиг бол хорхоо авч өөрийнхөө одоо газар тариал нь болоод жимсгний газрын одоо хөрсийг сайжруулъя гэж бодож байгаа аж ахуйн нэгжүүд бол манайд одоо захиалга өгөөд тэгээд ирж уулзаад энэ одоо чиг бол хорхооны бүлийг одоо аваачиж тижээж хөрсөө сайжруулах хэрэгтэй байна. Энэ бол ер нь гайхамшигтай одоо үрдэн өгдөг ийм бүтээгдэхүүн байгаа гаргадаг юм аа. Сүүлийн жилүүдэд чацарган тариалга тохиолдол ихсэх болсон. Иймээс чацарган тариалах гэж байгаа хүн байвал энх баяргах эрхэмтэй холбогдох боломжтой. Танад ба ер нь их олон чацарганы ботох шиг нийтдээ ер нь хэд байгаа вэ? Нэг 1000 орчим л байгаа юм байна. Тий. Энийг ер нь ингээд энэ манай одоо жимсээ өгч байгаа модны талбай бол нэг га орчим байгаа байхгүй. Тий. Жилдээ ер нь хэр хэмжээний жимс авч байна. Энэ жилийн хувьд бол ургац үнэхээр хариун байна. Ургац яг энэ жил бол бас гайгүй байна. Хур бороо ихтэй, бас сайхан зам болж байна. Тий, жоохон ургац л хариун. Ургацын хувьд бол бид нар гайгүй бас нэг жилдээ бас нэг 2-3 тонн бол авчиртыг. Ер нь бот болгон харилцаа адилгүй гэнэ. Харилцаа адилгүй. Тэгээ энэ манай модчны байхгүй нэг одоо ургацаа өгөөд нэг 6-7 жил болж байгаа. Тэгээд яг бол чацарганы модчны шүү дээ. Нэг 14-өөс те нэг 18 жил ургац өгдөг байхгүй. Тэгэхээр чи одоо бол яг эд дундаа л явж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ манайх одоо нэг жоохон бас ургасан жоохон шингэрээд байгаа учраас бид нар энэс авч нэг суулгах шийдэг байхгүй. Тий одоо үргэлжлэгээ хийгээд үргэлжлэгээс одоо нэг модыг чинь одоо нэг мөчрөөс чинь нэг 4-5 ингээд суулгаж гарна шүү дээ. Тэгээ нэг модыг чинь 10 мод болгож ингээд бид нар бас нэг жоохон борлуулдаг. Миний ямтлсан юуных нь болоо яг жихэрлэг юм шиг ийм амттай байгаа юм. Нэг нь болохоор арай гашуун байгаа юм. Том ийм бэлцгэрүүд нь болохоор тэр чууска гэх сиропны сорт байхгүй. Яг одоо нэг ундаа хийдэг те. Нөгөө одоо шар доктор хийдэг яг ундааны сорт. Тэр нэг жижигхэн мөртлөө те. Ийм улаан тэгээ айгу чихэрлэг амттай нь болохоор яг тослог тос шидэг сорт байхгүй. Тэгээд одоо нөгөө нэг бийсэн болохоор яг одоо нэг хуурай аж ахуй эрхлэгч. Тэгээд яг одоо нэг сайндал нэг жилдээ нэг 10 юм уу те 15 мянган суулгач хийдэг. Тэгээд тэрнийгээ зарах гэхээр айгүй асуудалтай. Одоо тэгвэл бас намар болж байна. Намраар мэдээж хүмүүс бол суулгач тарьдаг. Тэгэхээр тань руу хандаж суулгач авъяг бол энэ сайхан эрт ургацын жимсний суулгацыг авъяг бол ер нь яаж холбогдох болоо та утасны дугаараа хэл хаягаа хэл шууд хүмүүс холбогдоод авах боломжийг нээж. Миний ус чинь 96 68 08 43 гэдэг. Тэгээ бид наад бол одоо те яг одоо ингээд суулгацанд бэлэн болцсон те бараг 15 мянган суулгач байна. Тэгээд ингээд тендер мендерт оролцох гэж чинь тендер чинь болохоор те заавал 100 юм уу те 100 мянгаас дээш гэдэг байхгүй. Тэгэхээр чи хуурай аж ахуй эрхэлж байгаа хүн чинь те тийм юм хийх л боломж байхгүй. Тэгээ одоо энийг одоо ингээд хайш нь борлуулах вэ гэдэг асуудал жаахан хүндрэлтэй байдаг байхгүй. Тэгээ хэрвээ наатаа ингээд харилцаад яахан би одоо ингээд 98 охин нэ одоо ингэж суулгана гэд бүх аргачлалыг зааж өгöd би бол яаж болж байна. Манайх л ерөөсөө нэг 2000-аас 2500 хооронд л сарддаг. Тэгээд хамгийн гол нь те ерөөсөө ингээ манай монголчууд болохоор ч нэг модыг чинь
хавар тариул аягүй сайн ургадаг гэдэг ойлгох хэрэгтэй байдаг аахгүй. Тэрнээс тийм биш. Яг намар те энэ мод чинь ингээд унтдаг амтай. Яг ингээд унтаж ихэх үеэр нь ингээд суулгаад тэгээ өвлжин байжгаад нөгөө хөрсөндөө ингээд дасан зогцоод тэгээ хавар ингээд сэрхтэй бол яг ингээд өөрийнхөө гэрт ирсэн шиг тэгж намар суулгаад аягүй ашигтай байдаг аахгүй. Намар тариалсан мод илүү ургах магадлал өндөртэй. Иймд хавар гэхээсээ илүү намар нь мод тарих нь хамгийн зөв гэдгийг мэргэжлийн хүмүүс танд зөвлөж байна. Иймд Органик Монгол хөтөлбөрийн зүгээс ч гэсэн танд намар мод тарьж хавар зунд нь арчлаа хэмээн зөвлөх байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Органик Монгол хөтөлбөрийг зохион байгуулагч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим Petrovs компани, Хас банк, NTV телевиз, Max Group, Capital банк, Бишрэлт холдинг. Хоч ми